За цаг үр орчны шинжилгээний газраас байгалийн гамшигт болон аюулт үзэгдлийн мэдээллийг малчдад шуурхаа хүргэдэг болно. Ингэснээр малчид эрсдлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. 2024 онд байгалийн гаралтай 272 аюулт үзэгдэл бүртгэгдсэн. Орон нутагт харилцаа холбоо сайтар хөгжөөгүй учраас малчид мэдээллээс хоцрох, гинтийн эрсдэлд өртөх нь өндөр байдаг. Тиймээс эх 4-р сараас эхлэн цаг агаар гамшигт үзэгдлийн шуурхаа мэдээллийг орон нутгийн иргэдэд дийшээр дамжуулан хүргэхээр боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт болон аюулт үзэгдлийн тоо давтамж хэмжээгээр нэмэгдэж байгаа. Хамгийн гол асуудал бол урьдчиланд хамгаалах боломжгүйгээр аюулт үзэгдлийн гамшигын эрсдэл хэнд ч гэсэн хаан ч гэсэн тулгарх ийм нөхцөл байдал бүрдэж байгаа. Өнөөдөр бид дээдиш телевизээр дамжуулаад энэ телевизийн хэрэглэгч 280 орчим мянган хүн. За эдгээр энэ цаана байгаа бараг сая орчим хэрэглэгчдэд Монгол орны өнцөг булан бүрт цаг агаарын гамшигт үзэгдлийн мэдээллийг цагаалтахгүй шууд ямар ч нэвтрүүлгийн дундуур шууд хүргэх ийм техникийн боломж бүрдэж байна. Удирдлагынхаа цаг агаар цэсийг дараад эхний ээлжинд байршлаа сонгоно. Ингэхдээ 3 байршил сонгох боломжтой. Бүгдээрээ Ховд аймгийг сонгоё. Ингээд хамгийн захын буюу Алтай сумыг сонголоо. Алтай сумын 5 өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг харах боломжтой болж байна. Мөн урьдчилсан төлөв үзснээс цаг агаарын мэдээллийг дуу хоолойгоор сонсох боломжтой. Түүнчлэн цаг агаарын аюулт үзэгдэл болсон тохиолдолд таны үзэж байгаа хөтөлбөр дээр шууд мэдээлэл гарч ирэх юм боломж бас бүрдэж байгаа юм байна. Дийдишийн шинжилсэн төхөөрөмжийн тусламжтайгаар суурин газруудын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээлэл, бүс нутгийн цаг агаарын мэдээлэл, томоохон голуудын усны түвшин үертэй голуудын мэдээлэл, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг авах боломжтой юм а. Мөн хиймэл дагуулаар дамжин хэрэглэгчдэд хүрэх тул интернет болон утасны сүлжээ шаардлагагүй. За дийдиш компани маань болохоор өөрсдийн үнэ хэрэглэгчтэй зориулаад 10-аас дээш жил ашигласан хуучин төхөөрөмжтэй хэрэглэгчтэй зориулаад шинээр ийм интернетэд холбогдох боломжтой, өөр дээрээ санах хойтой, кино сантай. Тэгээд нэг онцлог нь болохоор зэрэг энэ цаг агаарын мэдээллийг агуулсан ийм шин тон төхөөрөмжүүдийг хэрэглэгчийн төхөөрөмжийг бол нийлүүлэхээр бол бэлдээд байна. Бид нар 4 сараас эхлээд ер нь бол хэрэглэгчтэй хүргэнэ гэж зориод явж байна. Энэ хүрээнд цаг уур орчны шинжилгээний газар болон Дийдиш ТV компани хамтын ажиллагааны санамжчиг байх болсон юм а.